Удамжнаа гарсан тэрл элэгнэгт ахын дүүсээ нэг нийгмээс нөгөө нийгэм шилжих шилжилтийн үед замаа алдсан хүмүүс гэсэн бодол олон түмэнд зонхилдог. Тэгвэл энэ хүмүүс сүүлийн үед улмал залуучсаар байгаагийн учир юу вэ? Нийгмийн шилжилт хөдөлгөөн бүрэн дуусаагүй байгаа гэх үү? Монгол хүний ухамсар дорой гэх үү? Эрх баригчдын бодлого буруу яваа гэх үү? Эсвэл тийм л золгүй хувь тохиолын эзэд ийм л байх ёстой. Тэдний аз эз дутсных гэх үү? Аль эсвэл ямар ч улсад нийгэмд тийм давхарга байдаг шүү дээ гэж бүх зүйлийг зөвдөх үү? Бид энд хинэгнээс ирж буруутгах гэсэнгүй. Энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулан үзэгч түмэндээ олон олиггүй цолгон шинхэн эзэд эдгээр хүмүүсийг хэрхэн амь зууж ямар бэрхшээл зовлон туулдгийг хүмүүний амьд явах амьдрахын утга учир чухам юунд оршдгийг багш болов мэдрүүлэх. Энэ хүмүүсийн итгэл найдвар Монгол хүний үн цэнийн тухай бид үзүүлнэ. 7 хоног бүрийн даваагаас Баасан гарагийн 22 цаг 30 минутаас Royal HD-ийн нийгэм эдийн засгийн сувгаар хүний мөр бодит цоврал нэвтрүүлэг. Монгол хүн бүр үнцэнтэй. Сайн мэцхан үзэгчтэй хүний мөр нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр бид Хил хамгаалах ерөнхий газрын хойно барилах Лөвөндөө ресторанаас энэхүү дугаараа бэлтгэн өргөж байна. Тэгээд манай энэ удаагийн дугаарт одоо та хайртай хүнээ архинаас гаргаж чаднаа хэмээх нэгэн номыг бичсэн бүсгүй маань өргөдөж оролцож байна. Тэгээд өөрийгөө танилцуулахгүй юу манай зохиолч маань бас их сайхан уран бүтээл гаргасан байна тийм ээ Монголынхаа. Тийм. За намайг Бадамдлам гэдэг. Би нэгтлэн мэрэгчлээ. Нэгтлэнгаар олон жил ажилласан. Одоо бас нэгтлээ хийж байгаа ийм хүн байна. Өнөөдөр бид нэр арх удаг хүнээ загнаалайн, сургаалайн энэ нь болохоор арх удаг хүнээ архинаас татах биш улам арх руу түлхдэг асар том хүч болсон байна тийм. Энийгээ бид нэр нөгөө мэдлэггүйгээсээ болоод энийг мэдхгүйгээсээ болоод нөгөө хүмүүсээ улам архин түлхээд байгаа. Гэр бүл асар том хүч байна. Архин түлхэж чадах бас татаж чадах. Энэ хүнийг архинаас аврах хамгийн том хүч гэр бүлд байна. Тэгээ би энийг л ойлгуулах гэж тийм ном бичсэн. Одоо манайхан чинь тэгдэг штэ. Нэг хүн архичин гэл те зээл гээл хөөгөө явуулдаг. Тэгээд яг тэр хандлага бол биш юм байна тийм ээ. Тэр сэтгэхүйгээ өөрчлөе. Тэр хүнийг арай өөрөөр харъя, тийм ээ. Гэдэг үүднээс энэ номыг бичсэн байна шүү дээ, та тийм ээ. Буруу дэтэл явсан байна. Ухаанмутал байсан байна. Тэгээд энэ ном гарчаад гарсныг бас жоохон гарчглалаа л да. Ануудаа мөрөөддөг тач юм чинь бас сайн уншиж баг үсгэлэл уншиж. Дуустал уншны дараа нэлийн бодтгоо л үгүй. Одоо зөвхөн баг хэмжээний явж байгаа. За энэ бол амьдралаас л миний амьдралаас үүдсэн тий. Аргагүй л миний амьдрал шаардал хийлгсэн зүйл л тий. Манай аав архиуд ус яг хуу социализм үе байлаа. Тэр үед суманд ганц 2 хүн архиуд байлаа. Гэхдээ бид нарыг бол зовоодөггүй. Архиугаад ороод тэр хүүхдүүд нь баярлаад харин ноцолтоод дээр нь гараад уурчдаг тийм л хүн байсан. Гэхдээ маш их архиудаг хүн байсан. Тэгэхдээ хичнээн бидрийг зовоодоггүй ч гэсэн өөр хүүхэд нь юу гэж боддгоо гэхээр архийг үзэн яддаг тий архийг үзэн яддаг тийм сэтгэлдэлтэйгэр хүүхэд нас өнгөрдөг. Өнөөдрийн одоо архины асар их стресстэй архины хэрүүлтэй байгаа гэр бүлд өсөж байгаа хүүхдүүд тий өнөөдөр 20 настай архинд орж байгаа хүүхдүүд бол их хүчлэн тийм л гэр бүлд өссөн хүүхдүүд байгаа. Тийм нөхцөл хүүхэд насны өнгөрсөн хүмүүс байгаа. Энэ архиталт гэдэг асуудал хаанаас үүсдэг юм те? Яагаад энэ хүн өөрийгөө барьж чадахгүй ингээд нэгэнд арх амс зүүн цаашлаад байдаг. Энд ямар учир шалтгаан байна? Бид нар энэ лүү гүн гүнзгий хандах хэрэгтэй те? Энд ямар нөлөөлөл байна? Хинээс хамааралтай энэ алдаа хаанаас эхэлж гарсыг тэндээс нь бид нар хэл засах хэрэгтэй те? Тэгэхээр эхлээд хүн архинд алхаад орно гэдэг нь бол хувь хүний хүмүүжил төлөвшөлтөөс болж байгаа. Тэр хүн амьдралыг маш хөнгөн хэлбэр төсөөлсөн. Тэр хүн миний амьдралд муу муухай юм байх ёсгүй гэж төсөөлсөн те. Тэр хүн миний амьдралд хүнд юм ороод ирэхэд энэ яагаад ийм болоо гэж бухимдаж байна. Өөр хүн урд уул гараад ирэхээр би энэ уулыг яаж давах вэ гэхийн оронд уурлаад байна шүү дээ энэ уул. Энэ уул яагаад миний урд гарч ирв? Би урд насандаа яатсан те. Яагаад заавал миний урд нь уул гараад ирв? Уурлаад бухимдаад байна шүү дээ. Бухимдсан хүн яадаг вэхээр арх уурж тамхи татдаг. Яагаад тэгэхээр тамхиг хэн хүн үйлдвэрлээд хэрэглэж чадахгүй? Тамхиг архийг бол хуурамч арх зөндөө гарч ирэл уугаад байна. Тамхитай адилхан шийдэгдэх асуудал биш байхгүй. Тэгэхээр энэ бол гэр бүл дотроос л шийдэх асуудал. Гэр бүлд л хамгийн их боломж байна. За бид хоёр
сансарт байрлах нэгэн байрны орцонд орж иж байгаа байдал харагдаж байна. Энэ л доон гэл. Энэ л хоног төрүүлэндээ. Тэгэл явж байна. Тэгээд энэ амьдрал үнэн хүнд амьдрал хэцүү. Тэгээд энэ бид үгчиг бас араас минь өсвөр үе бүх залуучууд ингээд ийм амьдрал руу ороод ирэх үедээ тэгж би эмзэглэж бодож явсан дотроо тэг хүнд хэлж чаддгүй л дээ. Хэл хүндэж хэлнэ л дээ. Тэгээд энэ хэцүү их хэцүү амьдрал. Хоёлоо таны хүүхэд насны чинь талаар зохис ярих уу? Хүүхэд тахта ер нь ямар хүүхэдтэй энэ дэггүүл хүүхэд байсан ба хаа та ер нь амгалах аа? Гүү юу? Ямар хүүхэд байсан? Хэцүү. Миний хамгийн хүүхдтэй ч гэх юм уу хайшаач юмтэй нэг юм байдгийг. Би 3 дугаар ангид штэ. Гэртээ галтганы өрөөнд хичээлийгээ суужлаа. Дэвтэрдэн ээж аваа даалгавраа гэж загнаа. Тэгээд загнуулаад галтганы өрөөнд ороо суудсан шин. Тэгээд ширийн тэр ингээд тооныхон дэвтрэн голын заасыг үрцгээд ангийнхан оюунтэйгээ тохинд ингээд захиа өчөөд. Оюунтэй юу? Мартаг байна те? Тэгээд тэр яг хайртай ч гэж үтсэн юм уу, хартай ч гэж үтсэн юм уу. Тэгээ биччихэд ингээд захиа өчөөд өвчөөд ингээд нойрондоо дэлтэд ингээд дэрлээ өвтсөн байхгүй. Тэгсэн чинь хацар дундуур тасуугаад явцлаа. Аюу болоод яач чи болоо босоод ирсэн чинь бороод ирсэн. Юун 3 дахь ингэж хайрын захиа өчөөс сууж идэг. Дураагүй чи. Тэгээд загнуулж ирсэн. Нас ч болоогүй загч нь болоогүй чи. Тэгээд дараа нь одоо 10 жил сурч байхдаа нэг анги нэг барилын ангийнхаа нэг охинд өчргүү гүнээ. Тэгээд би энэ циркийн 30-ны төв сургууль сурч ирсэн тэр чинь манай гэрдээнд байдгүй л. Тэгээд тэднийх хороол тэр 30 рууг ийгээд ийлүү тэр байранд байдаг даваа хүүгээд. Тэгэл тийшээ очил цонгонд орж ингээд зогссон ч нөө өдөр гिचэл тэр нь очихт нь уулзал зав ингээ миний нэз гараад ирлээ. Би очиж зогсож гачирхгүй нөгөөч. Жаа царай муутай байсан нөгөө царай муутай байсан хэр царайлаг байсан. Уул нь бол гайгүй л байсан санагдаад энэ тийм. Одоо намайг харах юм бол үргэн үстэй. Тэгээд ийм л хөтөө юм тохиолдол хийдэг үсэл л та. Ажил төрлөө. Гагнуурч юм боллоо. Манай намайг гагнуурч юм болоо. Тэгээд би гагнуурын банкын курс гэдэг ани материалын уртлын юм төгсөд курст тэгээд ороод ирсэн чинь 12 он нөөрлөгийн голын бэхэлгээ шивлэр гэж байдаг байхгүй. Тэгээд тийм юм гагна гинэ. Тэгээ очлоо. Очсон чинь нөгөө шивлэн гэж барьж байгаа нөгөө туслахаараа бариулцаад хоёр талд ингээд торгоцоод тэгш мөрийг нь харах гээд ингээд толгой өчсөн хурдаас ингээд бууган ороод ирэхгүй. Юу ингэ тэрвэр таваад тэгээд энэ шүтээ унгачаад тэгээд тэр өдрөө манай байгууллагч нэг цирк үзт юм аа. Энэ оруулдан боцоо. Тэгээд цирк үзчихэд ороо гэртээ ирээд ирсэн чинь ээж оолж ядж хан махчаанцсан байсан байна. Тэгсэн нөгөө уруулаа мартчих, шүдээ мартчих. Нэг нөгөө одоо бид нэг шаанд маалхан богцоолж штэ. Аваад цулгаас яа тасуугаад явна. Юм хэцүү юм болдноо тохиолдол нь ирнэ. Сонь юм их гарна штэ. Амьд дан бие биенээ хайрл
Хүмүүсээ төрсөн бол аз жаргалын хаалгыг бусадтан нээж өг. Ачийг чинь тэд бас бүү мардаг. Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй тэрнийг олж хэл. Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр газар дээр нэг бус удаа тохиолдно. Чамд дурлсан сайхан хөвгүүнийг чанга хатуугээр битгий гондоо бүсгүй. Чамайг хайрлсныхан хариуд хайрл. Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж явах шүү дээ. Бидний амьдрал ав адилхан. Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч, бидний хазар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч, бидний зам дээр ав адилхан учрал тохиолдно. Бүсгүйн доглон нулимсыг асуулгүйгээр авчиж өг. Бүдэрч унсан хүүхдийг дээр өргөж аргад. Өнөөдөр чи нээж нөгөөх нь уйлдагч, өөр нэг өдөр чи гунж цаадагч нь дуулах болно. Өлгийн авс хоёрыг хүм бүхэн дамждаг болохоор өөр юу ч хэрэггүй. Бие биенээ л хайрл. Өргөн хорвоод хүн гэж хайраар дутаж явуулахгүй. Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор, алтан нар гэрлэн бидэнд ав адилхан хайрладаг болохоор, амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодно. Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоно. Таал одоо нэг төрийн хүмүүс байгуулах Монгол. Монголах. Байгуулна гэж юу. Тэгээд нэг тэр хүмүүсээ өөрөө одоо ингээд юу ачлаа. Зөв замд орчлоо. Одоо тэднийгээ зөв замд хөтлөх тийм юм байгуулад ажиллавал яадаг юм. Монголах. Одоо тэгээд миний толгой үрдэх юм уу? Замаар хүрэхгүй үстэй. Тэгээд нэрийн чин цуглуулна, байрны үйлээ, сагуултны үйлээ тэдний чин цуглуулаад яриад ингээд суужчихсан зүгээр гүдэгт хасчаад байж болохгүй шүү дээ. Нөө цаавал өндөнд идүүлж уулгаа тэгээд яриа төөрөөд янз янзын болоод ингээд тэдний чин дотор сэтгэлд юм орнохоос зүгээр мал асчих шиг гарч чад юм яруу тэр юу ойлгоно. Тийм учраас болохгүй. Тийм учраас би чадахгүй. За энэ талын одоо ажил хийх сонирхолтой байгаа. Тэгээ төрийн бас байгууллага ажилуулах сонирхолтой байгаа ч юм уу. Одоо ажиллаж байгаа төрийн бас байгуулагч байт юм уу. Монголын тамнаас холбоо ирээ. Та тэнд сургагч багшаар орж болох нь шүү дээ. Тэгжүүл болно л доо. Байгууллага байгаад тэгээд тэнд очиод би бас нэг хичээл заасдаг ч юм уу. Энэ тухай ярьцдаг, хэлцдэг болно. Тэгээс би өөрөө дагна тийм авч өгнө зүйлстэй ацгаа барахгүй. Одоо гол нь ингэмэр шүү дээ Монголынхаа. Хүн нөгөө бие засаад гэрээ засаад төрөө зас. Тэгээд дээрэс нь бас нөгөө амьддаа бие биений хайрлага шүлгэн дээр чи өөрөө алдрын зэрэг төрсэн бол бусдaan дээр хаалгыг нээж өгөө гэж үг өгдөг шүү дээ. Ганцхан та одоо ингээд суугаад явчмааргүй Монголынхаа. Эргээл та одоо тэр хүмүүсээ л одоо нийгэмшүүлэх тийм ажилд гар бие оролцмоор. Тэгээд би бас тэр чинь бас бодчихлаа л да. Тэгээд хүн миний амийг татаад үнэрлэх хүстэй. Одоо нөгөө тий чин дунд орцсон гэдэг юм яриад ингээ явж байгаа нөгөө ард түмэн чин дандаа юм буруугаар ойлгодог шүү дээ. Өнөө зурагчаар гараад одуулаад ирсэн монголооч нөгөө итдэг нэг цархуугаа сууж ингэж ярих байх гэж бодохоос айгаад энэ би ард түмнийхээ итгэл өчнөө итгэл үлээж үүрэг авсан бас нэг тийм учраас тийм юм бас ойлгох хэрэгтэй байгаа хгүй. За ойлоо одоо юугаа явах га цоглуулсан юм душаах гад явж байна. Тий. Өнөөдөр битээр танк руу яваад таньсэх биш танк гэдэг ус шүү дээ. Танк тийм ээ. Тэгээ үг зааж өгсөн шүү дээ. Тэгээд эндээ очиж амарч жагаад гараад тэгэл явна. Тэгээд хоёлоо өнөөдөр бол 5000 төгрөг хийсэн зорилттой байгаа тий. Заваарч хийцэн байхаа гэж би бодоод байгаа шүү дээ. Нилээн л хийж явлаа шүү дээ одоо. Бараг төгцсөн байгаа гэж бодож байна. За ороод харъя тийм ээ. Тий ороод харъя. За. Тий. Яаж явж байна? За.
За өчигдөр тушаалтай хийх гээл ирлээ дээ. Аа за. Тий. Ашиг орлого хэр вэ? Хүмүүс хэр вэ? Оо ажгүй хүмүүс сайн явж гинөө. Болоо зовлож явчих. За хэлсэн тий. Энэ юу н хилээр нөксөн дээр идэм болоо, ширхэлж өгсөн дээр идэм болоо. Юу? Лааза. Лаазуу. Тий. Хүүнээсээ шилтгэл. Юу л одоо яаж яхтаа бол одоо хүртэл ингэж явахдаа бол аль нь дээр ингэдэж мэдэхгүй яваад байгаа шүү дээ. За 6. 6. Яа. За ингээд энэ 100-гийн шилтнүүдийн тоолч гэх тийм ээ. 600. Энэ 120, энэ 60 гэхээр чинь 100. А биш. 600. Ингээд мөрөв чинь хийдэ 150. 150. Энэ 3 нийлээд 90. Энтэйгээ 110. Тэгээд дахиад 120. Энд чинь бас 50 шил байна. Энэ хоёр чинь бас 50 их гээд ингээд 3140 гэдэг чинь энэний төрүү чинь та хоёр чинь 2700 болсон шүү дээ. За тэгээд зорилтондоо хүрч 2700. Саяныхыг нэмэхээр 5840 хийсэн байна өнөөдөр. Оо за хангалттай. Идэ. 5840 өнөөдөр. 840 илүү гарцсан байна. Хоёр бүтээ наанаас чинь 500 хаасан. 500 хастаа та. Тэгэхээр 5340 байхгүй юу? 5340 гэдэг чи юу вэ? Зорилгот хүрсэн байна шүү дээ. Зорилгондоо тий. За. За. Та тооцоогоо. За тэгээ үзэгчтэй. Гэтэр өнөөдөр 5000 төгрөгийн зорилт тавиад өнөө өглөө гарсан. Бригадын дарга маань энд тооцоогоо хийж байна. 5840 төгрөг нийтдээ хийсэн байна. Тэгтээ нэг өдөр нэг хүн таарсан те хөрх юм. Тэгээ тэр хүнд нэг 500 төгрөг өгөөд цай аваад уучрыг өгсөн. Тэгээд тэрийг асгаар 5340 болж байна. Тэгэхээр зэрэг энэ дээрээс юу харагдаж байна гэхээр хүн урдаа зорилт тавиад явах юм бол тэрэндээ бол хүрдэгэ гэдэг бол харагдаж байна. За явах уу? Бригадын дарга. Бригадын дарга сэтгэл өндөр байгаа үстэй. За хоёулаа чинь анхны хайр. Хүмүүс магадгүй залуучууд сонирхож болох юм. Анхны хайрын талаар хоёулаа ярил яадаг. Миний хамгийн анхны хайр гэдэг анхны хайр гэдэг чинь Анхны тэр мэдрэмж те. анх хүнд дурлаад эмэгтэй хүнд дурлаад тэгээд тэр үнэ зориод нийлэх шиг тийм хайр байдаг юм лээ. Одоо ч гэсэн би хичнээн хоёр тусдаа ингээд салаад амьдэрсэн ч гэсэн уулздгүй ч гэсэн дандаа бодож явдаг. Яаж авч явуул да ямар амьдралтай явуул да ч гэдэг юм уу амьдрал явж байгаа хүн амьтантай сууцсан гэдэг сурд болсон. Анхны хайр гэдэг чинь гоё хайр гэдэг байхгүй. Одоо надаа би одоо авгатаа сая авгатаа дэврэлтэд дэвж байгаа шүү дээ. Тэгэхэд анхныхаа нэг гэж юу андуурч хүртэл нэрээр нь дуудаж ирсэн. Тийм үү одоо ерөөс нас гарт. Тэгээд миний батуудын нэвтрүүлгийг үзэл байх. Анага уучлаарай. Тэгээд
сайхан том болгоорой. Автаа нэг уулзах чарал чи та. Сэтгэл өгсөд юм ярьж болохгүй байна. Зүгээр. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдардаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HT залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэнд дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HT телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхоо хайрдасан миний ээжи. За тэгээд бас Монголынхаа маань хань үзэж байгаа бол бас ийм сайхан ирэх хүн. Бид зөвхөн одоо би бол дүгнэхтэй бол энэ хүнийг гудамжны хүн гэж гэдэг утгаас нь биш. Одоо энэ хүний дотоод мөн чанарыг таньж энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг мэдэрч ингэж одоо хажууд нь явж байна. Сайхан ирэх хүн байна. Ер нь та бас ханига ер нь яаж хайрлаад одоо ингэж үнж хад яаж хайрлаад алдчих вэ? Яагаад танаас явцсан юм бол ер нь дүгндэг өөртөө. Энэ тэгээд одоо ч өнгө оруулсан цаг. Тэгээ манай татмод татмалтай явуулж байсан. Тэгээд юу ч хөрөнгөгүй ийм үнэрч яах ингэж хэлсэн юм шиг байна л өнөө сонсоод. Тэгээд дээр нь миний одоо халамж өөрийн сэтгэлгээ тутсан юм шиг байна. Тэгээд би өөртөө зөө бурууг явдсан штэ. Тэгтээ яг нь уулзчихсан гэл дандаа бод тэгээд өөрөөс хичээд одоо намайг би чинь талент нүрээ харах юм бол талиг гарахаар болчиход байна штэ. Тийм юм чи яаж үнтэй уулзгаагүй. За. За Монголынхаа баярлалаа. Үнэхээр сайхан чин сэтгэлээсээ надтай ярилцж байна. Энд чинь л гоё байна л да. Хамгийн гоё олон юм. Заалуу тэгээ сайхан амархуудаа маргааш үлээрт ажилдаа гарна. Хэлэх өөр үлдсэн үг. Одоо баригад гэж явдаг улсууд байдаг шүү дээ. Одоо энэ улсууд чинь 2 3 4 5 анги явдаг. Би бол ганцаар явж ирсэн. Одоо чи үтер нэг баригад болоод одоо би чиний баригадын дарга банк барьдаг үнэ. Тийм учраас үтер чинь бас цаг өнгөрөөгөөд ингээд суугаад бас ярилцаад сэтгэлийн готлоор энэ дотор үйдэг харим бүү харим ингээд гаргачихсан зэрэг бас гоёлдог байхгүй. Тэгээд тэгж ярьж болохоор би өөрт чинь их талархаж байгаа. Тийм ч учраас үн сэтгэлээрээ явж байгаа. Тийм аюулаа тэгээд явж өгнө. Нусгож байгаа. За амархууд ойлаа. За та хэвт чи би нэг жоохон үзэгчтэйгээ нэг жоохон ярилцаад тэгээд өрөөдрийг за. За үзэгчтэй одоо хорвоогийн нэг өдөр ингээд инхүү өндөрлж байна, дуусч байна. Тэгээд Монголын хотээр амрах гад байж байна. Түрүү нөгөө нэг орцонд очиод жижигүрдэнд хогдоод өнөөдөр их лаадал явдалтай байлоо. Сүм дээр очисон чинь сүм дээр маань бас бичлэг хийлэхгүйгээд уг нь бол Монголынхыг маань хонж болно гэсэн тэгээ бичлэг хийлэхгүйгээд хэвчээсэн. Тэгээд гисэн ч гэсэн одоо тэр хүмүүс маань маш олон хүнийг тэнд оруулж хонуулаад хувцсын солиод тэгээд усанд оруулдаг. Тэгээд тэгж байна. Бас л их буянтай үйлсийг хийж байгаа улсууд байна. Та бүхэнд баярлалаа. Тэгээд Монголын хотээр одоо энэ бас нэг орцонд сансрын нэг орцонд орж ирсэн байж энэ яа одоо жижүүргүүгээд Монголын бас их орж ич хондгийн байна л да. Тэгээд энэ байрны хүмүүс нь ч гэсэн одоо Монголыг таньдаг гэж тэгж байна. Тэгээд ямар ч үсэн эндээ нэг хоног тойруулъя да. Тэгээд
Монголохтой ингээд ярилцаа сууж хахад энэ хүний дотоод сэтгэлийг улам л их мэдэрч байна. Тэгээ манай монголох маань одоо нэвтрүүлэг хийснээс хойш бас архиухгүй байгаа хамгийн олзуурхууштай. Тэгээ цаашдаа ч гэсэн архиухгүй байгаад өөрөө л ингээд архинаас би одоо гарч чаднаа гэсэн амлалтыг бол надад өгсөн. Архинаас гарч чадах хаа гэж бодож байна. Тэгээд залуу хүн юм маань одоо залуудаа бол одоо алдаж хүн юм маань одоо алдаж эндчлээ явсан байлгүй. Би одоо тухайн үйл явц процессыг бол сайн мэдэхгүй байна. Юу болсныг мэдэхгүй. Тэгээд дөрөв хэлжилээ. Одоо ядуу одоо юм юмгүй хүнээр одоо яах нүдэ гэж хадам ээж аав нь хэлсэн юм шиг байна лээ гэж дамаа сонссон гэж хэлж байна. Тэгээд одоо хань хаяад явсан юм байна. Одоо тэр хадам ээж аавд нь хандаад хэлэхэд хүнийг яг нөгөө сэтгэлээр нь алж байгаа байхгүй. Яг уу энэ хүн чинь эдий хоосон ч гэсэн энэ хүний сэтгэл гэж юм байгаа биз. Айгүй тийм сэтгэлтэй хүн байна. Энэ хүн магадгүй их нартайгаа одоо суугаад танилаад явж исэн бол ямар ч явж байгаа юм бэлээ, яаж ч амьдарч байгаа юм бэлээ. Бид бүгд мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор магадгүй өөр нэгэн одоо хоосон залуу танаа одоо хоосон залуу одоо танаа нэг гүйж байгаа бол одоо танаа хүнтэй чинь суух гэж байгаа ч юм уу байгаа бол та бас нэг бодож үзээрэй. Магадгүй тэр залуугийн ирээдүйд бас хар сүудэр үлдэхчиж магадгүй шүү. Тийм болохоор зэрэг бас тэр тал дээр бодоод үзээрэй. Тэгээ тэр залуу бас ийм залуу байхыг үгүйсэхгүй ирээдүйдээ дотроо бодолтой. Магадгүй тэр одоо хэцүү хар толбноос хойш энэ хүний сэтгэл санаа унаад тэгээ энэ амьдрал руу орсон ч гэж магадгүй. Тийм л байна да. Тэгээд үзэгчд маань ч гэсэн одоо энэ хүний дотоод сэтгэлээр надтай хамт аялж байгаа гэж бодож байна. Энэ хүнээс асар их зүйлийг одоо би бас мэдэрч энэ хүний дотоод сэтгэлийг таньж байна. За тэгээд та бүхэн маань сайхан амарцгаарай. Бид хоёр бас энэ удаа амрах гэж байна. Ордоос жахан миний хувьд бол хэцүү л энэ одоо тохгүй одоо ингээл хувцастайгаа унтаал тэгэл суугаагаар унтаал эвтэж болохгүй маа бас яаж одоо энэ ингээл итгэдэггүй. Энэ монголч хөвтжилээ нөгөө сурцсан. Тэгэл миний хувьд бол одоо таншаанд эхний өдөр бол суугаар онсон. Тэгэл яг хөө хөвтжил байгаа л да. Тэгээд одоо энд бол суугаар оногч байна. За тэгээд бүгдээрээ сайхан амарцгаарай. Маргааш ирэхэд уулзцгаая. Битэрийг энд орцонд унтах гад хөвтж байхад үзэгч та бүхэн маань гэр гэртээ халуун амбулээрээ амрах гад байж байгаа бах. Тэгээ би эндээс нэг юм ойлгосон. Юу гэхээр хүнд чимэх зовлон байж болно. Гэхдээ бол халуун амбулээрээ гэртээ байж гинэ гэдэг бол бас их том аз жаргал юм блэ. Энэ болохоор үзэгч та бүхэн маань бас яг одоо хайртай тохны хүмүүстэй хайртай шүү гэж хэлээд бүгд сайхан амарцгаарай. Цаашаа битүүнтэй амьдрал зугаалдаг сан. Би сэтгэл намайг зовлон жаргал